Hi guys! Өнөөдрийн бичлэгээр болохоор бүгдээрээ таны хүслээр хийх гэж байгаа. 6 дугаар ангид орох ямар байдаг вэ? Ер нь дунд ангид орох ямар байдаггүй. Бага ангийн дундэр манд л энэ тохоо юу ч мэдэхгүй шүү дээ одоо. Тийм учраас би танарт ер нь л өөрийнхөө өнцгөөс хэлж өгч байна. За тэгэхээр өнөөдөр болохоор нэг иймэрхүү подкаст шиг бичлэг хийх байгаа. За тэгээд эхний болохоор бидний хамгийн ихэнд мэдэх ёстой зүйл бол мэдээж хичээл. Хичээл гэхээр ер нь их амт хэцүүс мэдээд байгаа шүү дээ. Ер нь их өвөлтэй. Гэхдээ одоо танарт хичээл илүү их болно. Ер нь 5 дугаар ангид байхад ч одоо яриг хөгжим мэрийн асуудал англи тэгээд математик Монгол тэгээд хөгжим би нэмэр тэгээ ирнэ хүн байнгал хүн байл гэд 9 хичээл ордог байсан ах бараг 9-8 хичээл ордоос. Гэхдээ одоо бол шал өрзөө. Маш олон хичээл олж ирсэн. Oh my goodness. Тэгээд тэр хичээл бүр надаа ингээд өөрөө ингэсэн юу гэрийн даалгавартайгаа бодоо. Oh no. Одоо 5 дугаар ангид ахт чи одоо багш нар чи одоо ингээд жишээ нь математик Монгол гэх хичээлүүд дээр л гэрийн даалгавар өгдөг байсан бол одоо бүр 18 гаруй хичээл 18 гэрийн даалгавар өдөрт 7-6 цаг дээрээс нь одоо ингээд юу яа одоо өдөрт дараа хитэ хичээл ордын одоо 3 бараг 5 гаруй хичээл орно. Үнэхээр хэцүү. Амьдрал үнэхээр хэцүү болт юм лээ. Амьдралаа эцүү юм ээж жаргал зовлон тэнцүүгэд гэнэн гэж үээж амнасаа илүү харсан нэг хүнтэй үнэхээр үнэнгэлээ. Тэгэхээр ямар хичээлүүд нь юу орох вэ гэхээр шүү дээ. Би одоо энэ шүүгнээс харж хэлэх гэж байгаа байхгүй юу? За иргэний асан боловсролол өмнө ордог байсан хичээлээ. Тийм учраас та нарт ер нь гайгүй байх гэж бодож байна. Энэ болохоор ер нь хүмүүжлийн тухай л хичээлтэй. Тэгээд англи хэл персонал тийм өмнө жил бас ордог байсан. Одоос бараг 3 дугаар ангийн хүүхдүүд ороод ирсэн лээ тийм. Тэгээ одоо шинэ хичээл нь дизайн технологи. Ер нь бол их гоё хөгжилтэй хичээл юм шиг санагддаг. Ер нь дүрслэг урлагийн гар урлалын төрлийн хичээл гэсэн үг л дээ. Тэгээд математик маш хэцүү болсон байлээ. Ойлгох гэж хэцүү олон хичээлүүд. Тэгээд өмнө багын хэлээд болохоор ерөөсөө өмнөх жилүүдийн хичээлээ бацтгаад явдаг байсан. Тэгээд зарим нэг хичээлүүд ороод гэсэн чи одоо бол шал үрсээ юу. Бүр шал ор. Бараг нэг хичээл дээр л бацтгаад тэгээд босод хичээлүүдээ үзээ явчих. Тэгээд энэ Монгол хэл болохоор ер нь бол гайгүй. Гэтэ бага ангитай буруу байсан хүмүүсд бол хэцүү л ах. Тэгээд болохоор эрүүл мэнд нь ер нь бол би хувьдаа хүүхдүүдийг амраах эсвэл хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор хийдэг хичээл гэж боддоо шүү дээ. Ямар тийм болчих. Тэгээд дараагийн хичээл нь одоо та нартай шүү дээ. Хүн ба байгаль, хүн ба нийгэм гэдэг хоёр хичээлүүд дээ шүү дээ. Тэрийг чинь одоо хүн ба байгалийн намуудаа 3 өөр хичээл болох нь заяа. Нэг нам дээр 3 өөр хичээл. Хим, физик, биологи 3 өөр хичээл болно. Тэр хүн ба байгалийн чамгтаа. Тэгээ одоо уран зохиол гэдээ бас нэг хичээл байгаа. Уран зохиол бол ер нь хэрэгтэй хичээл гэд би боддог. Угаасаа хэрэгтэй хичээл. Одоо манай монголчууд IELTS илүү тэрийг өгөхийн тулд ингээ монгол хэлээр шалгалтаа өгчиж өөр 2 хичээлээр шалгалтаа өгдөг болсон л шүү дээ. Тийм учраас монгол хэл уран зохиол хоёр бол яалтчгүй монгол хүн эзэмших ёстой хичээл ингээ хам ингээд
Тэгээд мэдээлэл технологи. Мэдээлэл технологи дээр ер нь технологи гэхээр зэрэг тиймэрхүү хичээл ордог гэж санагддаг. Тэгээд дараа жилээс ер нь хэцүү болохоо хаа гэж үзэж. Тэгээд түүх дээр бас ойлгомжтой. Одоо хүн банигын дээр 5 дугаар ангийн сүүлийн хацаа ингээд юу яадаг штэ түүх өдөр үзэж эхэлдэг. Тэр их чал ингээд илүү ингээд илүү юу агаал өөр улсын түүх үзэл Монгол улсынхаа түүхийг үзэл тиймэрхүү юм байна гэсэн. Тэгээд үндэсний бичиг. Үндэсний бичиг бол шинэ хичээл. Угаасаа сурах ёстой. Монгол хүн бол заавал үндэсний бичгийг сурч иж монгол хүн гэдгийг батлана гэж боддог байгаа. Лод ордог байгаа. Хичээл болохоор 5-6-7 цаг орно. Нэг цаг ялцгүй ингэж юм. Нэг цаг нэг хичээл орно. Эсвэл нэг цаг дээр 2 хичээл 2 цаг нэг хичээл орчиж магадгүй. Тийм л үүдэг. Ерөнхийдөө бол тэгээд завсарлагаа байгаа. Хичээлүүдийн хооронд 5-5-5-ын завсарлагаа байдаг. Тэгээд 3 дугаар цагийн завсарлагаан дээр 15 минутын завсарлагаа байдаг. Тэр хооронд just гонцрог өгöd юм аав. Тэгэхгүй бол чамд хоол өгөхгүй. Хоол байхгүй. Хоол байхгүй. Чи маш хөөсөн мөнгө хадгалж, мөнгөө хэмж, тэгээ мөнгөөрөө багсаг хямдхан тийштэй одоо ингээд өөртөө хэрэгтэй хоол олчоор хоол авч хэрэгтэй. Тийм учраас мөнгөө хэмж сур. 6 дугаар ангиас 12 дугаар хүртэл хоол өгнө гэж юу ах вэ? Одоо тэгээд 3000 онд тэрийг хэрэгжүүлж эхлэх бол та. Улсын сургууль бол тэгнэ. Тэгээд болохоор бидний 2 дахь том асуудал бол ядрах гэдэг асуудал. Мэдээч ийм их хичээлүүд ийм бараг хоолгүй ийм их хичээлүүд ийм их гэрээнд дэлгүүр болохоор чинь ядарна. Тэг ядарснаас ерөнхийдөө бол хичээл дээр маш олон багш нартай танилцаж маш олон муутай болдог. Багш нартай танилцаж маш олон багш нарын эвийг олох хэрэгтэй болдог. Эвийг олж чадахгүй бол тэгэл дүн дээр асуудал гарна штэ. Тэгээ хичээлдээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Багш нар чинь журнал ирнэ. Журнал дээр ингээд энэ хүүхдтэй чинь юу харцаа ингээд тэгнэ. Тэгээ бас дээрээс нүүрс арчаад авах хэрэгтэй. Мэдээж өсвөр насны хүүхд болж юм. Тийм учраас нүүрс арчаад авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол гайгүй дээ нөгөө эмэгтэй эрэгтэйгээ шал өөрлөлтөө. Би бол эмэгтэйгийн хувьд ярил л да. Эмэгтэйгийн хувьд гэх юм бол ингээд найзууд чинчтэй нэг туршигтай байдаг юм да. Эмэгтэй найзнэр бол нэг туршигтай байдаггүй. Ингээл бити хондорын миний зарим хэсгийн л тухайд шүү. Найзууд чинь хаяад яваад өгнө. Бусад төтөдтэй нийлдэж яваа муулна. Найз гээд 10 муулна. Амар хэцүү зулантай. Тэгээд ер нь нэг тиймэрхүү. Би тэрний хэлэхөө. Одоо өдөр ордог хүмүүсийн амьдрал гэх юм бол амар хэцүү зэ. Миний хувьд бол өглөө хосоод 8-аас асуунгуудаа баахан болж агаад ариусан ялгаал тэ ариусан ялгаад хүчмөцөмсөл хүсээ санаал мөр хамаа угаагаал шүдээ угаагаал гэрээс ирлээ тэгээд явсаар байтал 10 болчихно. 10 болоод би ариусаны одоо ингээд хичээлийн түүхтэй авч явжгаад тэгээ номын руу яваад юу вэ? Нөө хичээлийн ном уншин тэгсээр адил хичээлийн зарчим болоод 1:30 гээл дээрч гутал хуцаас олвол дээрч ороод тэгээ хичээл рүү ороод юу одоо ингээд өмнө хоног нь оройтж утсан онцсон бол юу ч ойлгохгүй.
Харин их тунсан бол гайгүй юм ойлгож чинь заяа. Тэгээ багш нар аашлан хүүхдүүд шугалтна, чих дүнгэнэ. Би хэдэн нэг өдөр юм бэлэг оруулах байх. Тэр бол баяртай.